За Монголын Хүмүүстийн холбооны нийслэлийн өмгөөлчийн зөвлөлийн мэргэжил Батбаяр Охтыг эргэлтээд байна. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ маань өмгөөлчдийн байгууллага үүсгэсэн 97 жилийн яваг тохиолдуулан 12 дахь жилдээ бол зохион байгуулагдж байна. Энэхүү арга хэмжээний гол ач холбогдол нь юу вэ гэхээр хууль зүйн зөвлөгөө үйлчлэгийг мэргэсэн хууч өмгөөлчдөөс үн төлбөрөөр зөвлөгөөг авах. За нөгөө талаас төрийн 17 гаруй байгууллагын төр үйлчлэгийг иргэд маань нэг дороос шууд хүлээж авах бүрэн боломжтойгоор өнөөдрийн арга хэмжээний ач холбогдол болж байна. Цагдаагийн ерөнхий газраас өмгөөлчдийн холбооны өдөрлөгт оролцлоо. За энэ оролцохдоо цагдаагийн ерөнхий газрын маань бие бүрэлдэхүүн анги салбаруудаас бие хөдлөгч нар оролцож иргэдтэй уулзч гэмт хэрэг зөрчлийн талаар болон цагдаагийн албанд хэрхэн яаж ордох гэх мэдээлэл мөн дээрээс нь жолооны эрхээ асуулаад үнэнхээр захиалж авч амжаагүй байгаа болон хайж үрдүүлсэн тохиолдолд хэрхэн яаж авах вэ гэд яг тухайн үед яг киоск машинаас иргэдтэй үйлчилж ажилласан. Тэгээд ер нь бол иргэд маань цагдаагийн байгууллагаас бол яг захим оршин залилуулчлаа. Яг юун дээр анхаарах вэ? Яг яаж хаана гомдлоо гарах вэ? Гомдлоо гарах чинь мэдэхгүй байна гэсэн зүйлүүдийг цагдаагийн байгууллагаас их асууж тодрууллаа. За энэ дээр бол ерөөсөө л иргэн маань ямар нэгэн гэмт хэрэг зөрчлийн талаар гомдол мэдээлэл гаргаж байгаа бол цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хандах захим орчинд үлдэгдсэн байсан ч гэсэн тийшээ залгаж хандаж болно. За энэ нь өөрөө яадаг вэ гэхээр 102 тусгай дугаар руу залгангууд эрүүгийн цагдаагийн албаны маань кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шуурга удирдлагын ажиллагааны хэлц гэж байгаа. Энэ ажиллагааны хэлц рүү шууд холбоод өгчдөг. За ингэснээр яадаг вэ гэхээр тухайн хэлцийн маань албаагч тухайн иргэнтэй холбогдоод тухайн мөнгө шилжүүлсэн дансны мэдээлэл болон тухайн гэмтрийн талаарх мэдээллийг хүлээн аваад арилжааны банкнуудтайгаа холбогдоод зарцаалт буюу барилтууд хийх боломжтой байдаг учраас иргэд та бүх маань нэн дээр гэмтрэг зөрчилдөг охирсон бол цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай байна гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж хэлмээр байна. Мөн дээрээс нь иргэдийн маань сонирхож асууж байгаа зүйл гэхлээр одоо энэ яг байр түрээсэлж гин энэ дээр заавал нөгөө натроод орох шаардлагатай юу, хэрхэн тэр байрны түрээсийг талаарх тодруулж асуух вэ гэж зүйлүүдийг асууж ирсэн. Энэ дээр бол ерөөсөө та иргэн тухайн байр түрээслэх гэж байгаа бол та тухайн эзэмшигч нь мөн эсхийг нь ийм Монголио болон бодит их гэрчлэгээтэй л тулгаад үзчих шаардлагатай. Тэгээд та энэ байрны яг эзэмшигч нь мөн үү биш үү? Та яг энэ байрны эзэнтэй ямар холбоо хамааралтай хүн бэ гэдгийг тодруулаад тэрнийхээ дараа мөнгөө шилжүүлэх шаардлагатай байна. Яг төрийн байгууллагын энэ хуулийн зөвлөгөө гэдэг нь иргэдэд нээлттэй байх тийм. Иргэн хүн өөрийнхөө эрх чөлөөг өнөөдөр хуулиар хангуулах, хуулиар хамгаалуулах эрхтэй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр таны эрхээр миний эрх хязгаарлагдана гэж. Тэгэхээр хүн өнөөдөр эрхээ зөрчигдсөн, эрх нь хязгаарлагатай байхад хүн өөрөө эрхээ мэдэхгүй шүү дээ өнөөдөр. Хүн өнөөдөр хуулиа мэдэхгүйгээсээ болж маш олон хүмүүс өнөөдөр гэмт хэргийн золиос болцсон явж идэг. Тэгэхээр хүн өнөөдөр энэ хуулийн боломжийг тэгш хүртээсэй гэж би хүсэж байна. Тэгээд өнөөдөр би бас хүний эрхийн чиглэлээр бас энэ өмгөөллийн чиглэлээр бас төрийн байгууллагуудаас нээлттэй ингээд үйлчлэг авч байна. Талархаж байна. Тэгээд бас төрийн байгууллагын чиг үүрэг баримжаа бас иргэд олон нийтэд нээлттэй ил тод бас тусламж үйлчлэгээ үзүүлж байгаадаас баярлж байна, талархаж байгаа учраас тэгээд бас иргэн бүр өнөөдөр хуулийн тэгш хүртэмжийг бас иргэн бүр хүртээсэй. Хуулинд ямар боломж байна? Хуулинд ямар өнөөдөр хүний эрхийн чиглэлээр Монгол улсад хүчин төгөл мөрдөгдөж байгаа маш олон хуулиуд жил ирэх тусам шинжлэгдэж байгаа учраас хүн өнөөдөр хуулинд байгаа бүх тэр боломжийг иргэн бүр тэгш шийдлээсэй гэж хүсэж байгаа тийм.